ингээд бит хоёр маань подкаст ер нь бол хийж л байгаа. Гэхдээ чиний хоол энэ дэр бичигдээд ш тахав. Зүгээр ус бичигнэ наач. Чи янзлах юм уу? Чи надад фронт болгосон юм уу? Энийг үү? Фронт болгосон. За тэгээд бичигдээс аргагүй шүү. Front and back байна. Биш back нь болов. Down front нь үг нь бол. Тийм. За тэгээ наад боллоо доо. Баяр тийм ээ одоо гээд 2026 оны наад боллоо доо. гээд ухаарсан юм шиг. Хамгийн сүүлд хизээ бичлээ дээ. Тэ. Хамгийн сүүлд ч цэцгээтэй бичсэн шүү дээ. Оо тийш. Уул нацдаг. Саяхан юм шүү дээ. Нэг сард. Not that long ago тэ. За тэгээ. Хагас жилийн өмнө баг. Podcast хийгээ үүсгэсэн гоё л нэ. Тийм ээ. Гадаа амар халуун байна. Podcast хийсэн айтайхан л байна. Анд. Тийм. Одоо хийхгүй бол бас арай дэмдэж байна. Тэлээ. Бар хамгийн сонсогчтой алт шиг боллоо тий. Тийм манайхан юм байна уу? Энэ хүмүүс сонсох юм уу? Манайхан юм байна уу? Зүгээр ингэж ярьж байгаа юм шиг дугаар ичгүй. Тийм. Podcast биш. Тийм болно шүү дээ. Яг нэг гадаа юу сууж. Тийм. Semi podcast маяг. Юмгүй шүү дээ. Тэгтээ бас хүмүүс сонсох юм чи бас жоохон тий. Хүндлэлтэй гэж үү? Тий. Хүндлэлтэй ч гэсэн юу жоо хичээж ярина шүү дээ. Тэгээд юу лийдэг вэ? Юу вэ гэж юу дагаал. За ер нь нэг сараас хойш юу боллоо? Нэг сараас хойш цагаан сар болсон. Нэг сараас хойш зөндөө болсон юм бас та. Яг уу. Тийм. Хажууд баг 6 сар өнгөрчлөө. 6 сар өнгөрсөн. Хагас жил өнгөрлөө. 2026 оны одоо баг 60% нөхц юм уу? 55% ч юм уу? 55% нь одоо. За тийм ээ. 27 сар баг талд орох шүү дээ. Тий. 14 нэг сараас хойш 31 нас хүрлээ. Тийм шүү дээ. Happy birthday. Тийм. Юу 5 сарын үех юм. Happy birthday. Happy birthday. Нас хүрлээ. Тэгээд бас өөр шинэ салбарт ажиллаж эхэллээ. Тийм шүү дээ. Тий. Одоо эрчим план хэмжээглээс ажиллаж эхэллээ. Сонирхолтой. Тэгээ энэ яг энэ ажилтайгаа холбогдолтой бас нэлээд янз юм оролдож үзэл хийгээл явж байна. Ер нь нэг тийм хамгийн гол одоо онцлог юмнууд гэвэл тэд нэр тийм энэ толгойтаас жоохон нааш цааш явсан. Тийм тэгэл яг л ажлын холбогдолтой. Тэгээ суралцаал. Тиймэрхүү. За тэгээ сая хэдхэн хоногийн өмнө бас тийм нөгөө юу Playtime 2 жил яваагүйсэн Playtime-да явлаа. Playtime фестивал бол Тийм. Тэгээ ашигын төлөө фестивал биш. Тийм үү? Playtime фестивал бол ингээ та нар яг ингээд setting tracklist-ийг ингээ харах юм бол хөгжим мухаж сонсдог хүний хувьд энэ айгүй тийм гоё байхгүй. Тийм үү? Гэж нацгаа ярьдаг тий. Бэнт нэвтрүүлэг хийсэн болох. Тэгээд чин. Хайд тийш явстай. Гоё өстэй. Гоё ч тий чи. Хэд хоног явсан юм бэ? Би сүүлийн 2 хоног өстэй. Орой явсан. Татвын орой тэгэл ажлаа дараал орой 7-8 үед явсан юм уу? Тий. Яг явахд сайхан бороо орж исэн. Тэгээд гэрээсээ явсан. Одоо яармаас хөдөлсөн. Тэгтээ даанч нөгөө замаар одоо нэг галах юу баян зүрхээр явахаар хэтэрхий төвчрхээд салаа маань чаа. Тэр тойроо Төв аймагаас тойрчсон л та. Амтингс. Тий, бороо орсон тэгэл. Тий. Яг жоохон тойрол юм байна. Аймаг шорон замаар явах хэрэгтэй. Тий, шороогоор явсан. Тэгтээ дажгүй. Жоохон тойрол гэхдээ зам гайгүй суулсан болохоор ер нь дажгүй гоо. Ер нь цаг 20-30 минутын дотор очсон байх. Тэгээд шороогоор бас нэг хэсэг 10-20 минут явсан. Тэгээл сайн хоцсон доо. Тийм. Гэхдээ яг орчоод ер нь л сэтгэл бол дажгүйсэн. Тэр нөгөө Playtime-ийн үед л харуулт хамгаалалт айгу чангарсан юм шиг санагдсан. Яг хүн болгоныг орохт нь тэр Playtime нөгөө бичгээр төлөж үзэлтэй. Тийм. Регистрийн дугаарыг асуугаад. Тийм. Яг юу яадаг. Айгуу сайн нарийн шалгал. Яг орсны дараа бол жоохон тийм сэлүүхэн дүү ер нь хүн цөөрч юм уу бас тийм тайз идэр ч гэсэн ер нь цөөрч юм уу гэсэн. Нэг тийм олон хүн байм шаардаагүй. Нэг олон байсан л та. Гэхдээ яг өмнөшөө тийм амар биш байсан. Тийм ч уус нөгөө өмнөхөд бол хамаагүй том талбай, зай талбай. Тэгээд тэр чинь таавтах чинь ажлын өдрөөс нь болохоор. Тэгээ орой нь бол нэлээх хүнтэй болсон л та. Өшөө орой болохоор тэгэл хүн нэмэгдэж ирээл тэрсээр байгаа. Тэр нэг гол тайзнуудын нэг одоо тэгтээ хипхоп тайз бол байхгүй болсон л шүү дээ. Юу лээ? Байхгүй болоод баг 2 жил. Тийм 24 25
24 дээр байсан шүү дээ. байсан. 26 ингээ 2 жил байхгүй. Харин тий. Би ч нөгөө 4 жил байв шүү дээ. Тий. Bob Ted байхгүй болсон байлээ. Хаан банкны ямар Green Stage Тэр байхгүй. Тэр байхгүй болсон байлээ. Тэгэл өөр шинээр нэмэгдсэн гэж үү. Янз бүрийн тэгэл компаниудын спонсорлдог. Тиймэрхүү тэр бүүттэй. Тийм тэр бүүтнүүд багцсан тий. Надад тэр нөгөө юу энэ шинээр байснаас юу аягүй таалагдсан шүү дээ. Нөгөө Rocky ажид байсан. Disco гэж яддаг шүү. Disco гэрүү? Тий, Disco гэр. Тэр гоёс. Тий. Би энэс нь явууч уу? Тэр л дээ. Аним би ч авах уу гэж асуусан шүү дээ. Айс ч юм ээ. Авахгүй гэсэн яг үнэ тэгэл авдаг. Тийм. Наа чи тэгээ одоо машин барьж байгаа. Одоо андын явах гэж байгаа юм болно шүү дээ. 0 градустай пи. Цинтаа. Зиндаа. Тэгэхээр чи жиндаа гэж. Жиндаа гэдэг. Жиндаа тий. Цинтаа авахчнаа 0 градус. За. Тий, ямар ч спонсор байхгүй. Тийм байсан. Тэгэл Playtime тэгтээ гоё байсан. Би тэгээд уг нь бол төлөвлөгөө ёсоор бол уг нь тэр оройн очоод тэгээ бүр оройхон ч юм уу тий 12-1 гээд таксидад харъя гэж бодож исэн. Даанч тэгээд төлөвлөгөө эргээд тийч нэ хонцсон байлээ. Тийм үү? Чи намайг мэдээм үү? Биш явцсан ч ойлгосон. Би хонсон шүү дээ. Хоноод хаана хонсон? Ааруулын байгаад байсан шүү дээ. Нэг гисэр дам. Нэр гисэн. Йоо, аралтай хамт онцоо. Хүү, цаа чи ирээгүй шүү. Цаа чи ирээгүй шүү. Тийм үү? Цаа чи өглөө ирсэн шүү. What? Тэснэстэ мэдээгүй юм шүү. Тэгээ хамт надтай хамт явсан бас хоёр хүн маань ерөөсөө ирээгүй. Би шинэ ганцаараа л байгаад тасан. Nice. Тэр хоёр маань өглөө ирсэн байт юм аа. Майханд хонох хэрэг. Гэхдээ ер нь л надад жоох муу байсан. Тэ. Юу хэцүү байна? Гэхдээ ямар ч анхнаасаа нөгөө хонно гэж бодоог болохоор яаж бэлтгэлгүй. Одоо өөрийн гэсэн шок. Тэгэл одоо тэ одоо дээрлэх дээрч байхгүй тэгэл. Яа. Шууд газар хэцүү. Яг надад нөгөө хамгийн яг тэрнээс илүү хамгийн хэцүү байсан юм. Тэгээ би нөгөө ингээд хүмүүстэй таараад хүмүүс ингээд удаан тараагүй хүмүүс чинь ингээд аюу тийм nice-тэй. Ингээ өнгөө коктейлээр дайлдсан байхгүй юу? Тэгээ би ч нэг янз бүрийн коктейл. За хүмүүс ингээ дайлж авч чи. За баярлаа гэл. Хаавал хамаагүй ядсан чи тэр их буруутсан илээ. Тэгээд жинхэнэ холдоо да. Холдоо баларсан л та. Холдоо балраа тэгээд тэр маш муухайс болгоо тэгэл. Тэрнээс бол яг тэр майхан зайхамж бол нэг тийм сүртэй асуудал биш аа. Тэгээ яг нөгөө унтмаар байдаг, ядраад байдаг тэ хажууд хүмүүс чинь 8 сүртэл юм байна. Тэр нөгөө хөгжим тавиал шоуд л амж. За. Тэр л хэцүүсэн. Тийм учраас машин ер нь их зүгээр сонголт юм байна. Яг ингээ нөгөө хамаг хөл гараа ингээ гоё тэнилгээд унтаж чадахгүй ч гэсэн ядчил халахгүй даарахгүй тэгээд дуу хөгжим айгу баг сонсох. Тэр утгаараа бол тэжгүй унтсан юм байна. Гэхдээ амар их туггүйч сэрсээс ирсэн. Хөл гар өгдөл. Би бол 3 өдөр машиндаа хонсон. Тэгээд бүх юм хэрвээ яг гоё за яг хөө тэг next дараа жил айгүй гоё байх юм бол чадвал нэг юм мэдхгүй нэг юм camperтэй явд юм уу хаанаас ч тийм болох юм. Гэтэ camperтэй явбал нэр үнэхээр бүр даварцсан гоё байх юм. Тийм шүү дээ. Бүх дуу чимээнээс хоол дээрээс нь гоё ор мортой устай нөгөө машины хязгаарлалт том юу гэр юм. Тэг одоо гэр ч юм уу зөвхөн тий. Тийм ээ. Тэрийг болж өгвөл одоо түрээслээд мүрээслж авдаг ч юм уу тий. Why not? Яг төрөөслөх юм болоо тэр чинь нэлээл үнэтэй л тий. За манай ажлын хэд биш тий. Зарим тэгж явсан байна. Ингээд тэрэлжид нэг байшин рентлээд тэгээд банк Playtime-аас тэрэлж рүү ингээд шүн болгоо явсан биш. Нэг нь угаасаа уугаагүй. Тийм үү. Тэр бол гоё байсан гинэ. Яг яг очиж хонж байгаа хүмүүс нь гоё. Тэгээ шинжэнгөө ингээд уухгүй дуу хөгжим дууд ингээд ядарч байгаа хүний хувьд бол мэдгүй л байна. Тийм шүү дээ. Тийм. Аим яа. Тэрэлжтэй очоод гэтээ тэрэлжтэй очоод басаа л тэр жолооч л уусан баг те. Нэг хүн бол огт уудгүй юм бэл. Ерөөсөө амсдаг ч. Тэгээ ер нь тэгээ тийм хүнтэй явах бас сайхан дөө. Найдвартай тэгэл. Тэр хүнийг бас жоохон ашиглаад байгаа юм шиг те. Тэгтээ одоо яа. Үгүй тэгэл одоо өөрөө болчихсон тэр юм байна ч тэгэл. Өөртнөөс тийм хүмүүс чинь ерөөсөө уудаг хүмүүс ч бас тэгээ нөгөө одоо уухгүй байсан ч гэсэн айгуу гоё тэгэл мэдрэл таашаалтай. Харин сурчдаг юм шиг байгаа юм л та. Тийм болохоор тэгээд өөртөө давгүй байсан ч тий. Би Playtime-аар яг нэг юм шийдсэн. Одоо ингээд тэр
Хүмүүс сонсч байна уу юу? Сонсч ивэл та нартай зарлыг сонсоогүй би өөртөө хэлье. Тэгэж юу гэхээр ер нь уултыг бол одоо баг эрс басхыг даа. Тийм. Тийм арай л их уугаад байна. Арай л ч гэсэн сүүлийн 2 жил бол бас арай хитэрч байна. Yeah. It's gotta stop man. Тэгсэн мэт яг одоо би пи ууж байна. Свичж захтаа. Гэтэ ер нь бол тийм одоо наадам дуусаал тэгэл ер нь эрс басхыг дөө одоо нас маань ч бас жоохон явчлаа. Ер нь одоо ингээд уухгүй байгаа хүмүүс надад юм сонирхолтой санагддаг байхгүй юу? Яаж ч хүмүүс ингээд ерөөсөө огт уухгүй амар урт хугацаа өнгөрөөгөө гэсэн мөртлөө ингээд чанга хөгжмөнтэй ч юм уу ийм ууж байгаа хүмүүсийн хажууд ялгаагүй ингээд ядрахгүй байгаад ингээд гоё фан байж чадаад байна вэ гэдэг нь амар сонирхолтой. Тэгмээ би бас тэг чадах юм шиг тий. Заавал ер нь уух шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу. Нормин. Одоо тэр золоо молоо байна шүү дээ. Золоо одоо баг 2 жил. Оо 3 жил тий. Нэг ч амсаагүй хайрыг хаяа уудах гэсэн. Золооч ус. Өөр юм л дээ. Тий. Золоо байна уу? Манай институтагт урьдчсан марл байна. Ямар байна? Nachos biatch. Юу вэ? Марлаач уудаг юм. Ууг бас амар олж болж байгаа шүү дээ. Тийм. Кофе л уудаг гэсэн. Бүр тамиг татах байсан. Цоо ирүүлэх болсон байлээ. Тийм. Би бол мэдгүй надад бол ингээд тийм гой коктейлүүд их гой санагддаг болсон шүү дээ. Тийм. Гэтэ тийм их биш. Харин тийм. 1 2 те ингээл бүр амар согтохгүйгээр ингээл тийм ганц 2 коктейл ингээд бол ингээд сипэх бол оо nice. Тийм. Гой ингэж enjoy-дж ууж сурмаар байна те баг багаар. Тийм бидгээс ингэ жоохон одоо уух юун frequency нь жоохон бага те байна гош. Тийм байсан. За playtime-ийн үед бол ер нь товчондоо нэг тиймэрхүү байлаа да. Тэгээд тиймэрхүү байлоо. Одоо ой эсэн. Тэгээд дараа нь маргааш өдөр нь хасаан би тэгээд гэртээ арай жоохон бас сэрхчээр refresh хийчихээ тэгэл буцаал очсон л доо. Яалч үү тэгэл Hugo гэдэг гоё амтлаг тоглож ийн гэж санагдаад. Тэрийг ч үзье даа гэж үзсэн шүү дээ. Би бас ялж үзээгүй. Чи бааж харагч байсан. Hugo гэж үү? Би Hugo-оор баажсэн шүү дээ. Чи хажууд байгаа өөр юм үзэн мээрээ байгaalсан. Тэгээ би баахаар явчихсан шүү дээ. Яг чи ер нь Hugo дургу гэдэг хэлээд байгаа юм тий. Үгүй зүгээр л миний баас хүрээд сонсоог л. Тэгээ байж байгаа хамт байж байгаа явцсан гэж юу? Тий. 0 нөлөө утсан шүү. Яг Playtime 0 баасан 0 нь бол дайггүй л. Тийм. Байна. Баа. Playtime баасан зөндөө шээс. Яг миний орсон тэр одоо өрөө гэх юм уу? 0-ийн өрөө. Тэрний яг миний өмнөх хүн эмэгтэй хүн байсан. Тэгээ яг орсон чинь тэгээд айгүй гоё өнөртэйсэн. Гоё өнөртүүлэгчтэй. Тийм. Цэв цэвэрхэн байсан шүү дээ. Тийм үү. Харин ч өнөртүүлэгч нь бүр хитрхи амар хүчтэй өнөртэй. Би бүр тамхи хасааж суусан шүү дээ. Тэгвэл ингээд арай хитрхи өнөртүүлэгч нь бүр хамар алах гэдэг. Тамхины өнөртүүлэг гоё байсан. Тэгээд сайхан баасан да. Амар удаан бас. Биш нэг яг нөгөө Playtime руу явж байхдаа нөгөө шинэ Meta Glasses авсан шүү дээ. Тийм. Тэрүүгээр влог хийнэ гээл. За. Эхлээл амар ингээл те ингээд явж байгаа бүх ингээл ингээд нөгөө нэг процессоо ингээд бичээл те машин руу орж мороод замаараа сив зогсч мөсөөл ундаа тэгээд юу гэдээ сөөж мөөж авч маавал те ингээл тэгэл ингээд процесс бичээлтэй ингээд барьж ах замдаа ингээд те шилээ хасаа зүүж мөгөл тэрт амар аюултайсан нөгөө нэг хараа мот болохоор метага зүгээр машин байсан юу ч харахаа болчтой ингээд тэр нөө хар шил болохоор тэгээ арайгч баримжаад явал тэгэл очоод эхний өдрөө амар сөрхий бичээл шүнжэнгөө бичсэн тэгээ өдөржингөө бичсэн очоод молчаад тамаа сонсч бичээл тэгэл маргааш өдөр байхгүй тэгэл хайцсан шүү. Шилээ хайцсан юм уу чи? Шилээ биш ээ. Шил байгаа. Йоо, шилээ арай ч аягүй. Тэгсэн бол би ингээд цоглог байж байхгүй. Йоо, that shit was expensive man. That shit was 1.4 M. Мондөг шил хийсэн шүү дээ. Бишлээдэг. Тэгэд одоо байгаа. Влог хийзээ гарах юм. Влог гараад эхэлсэн ш тандаа. Юу хаа тавьж байгаа? Нууц. Би нэг ингэсэн юм аа. Ингээд нэг юм random account нэгээд. За, амар random нэртэй би хэлэхгүй. За. Тэгээ зүгээр би ингээ Instagram-ын алгоритмыг ингээд жоохон тутагшиж үзмээр санагдаад. Тэг би юу влога хийгээл үе оруулаа. Одоо 3 влог орсон ба. За. Юу гэжтэй нэг нь орсон. Хүмүүс яаж юм? Амар хэцүү байлээ чинь. Би ингээд тэр аккаунт дээр штэ 0 дагагч 0 following.
Тэгээ зөв рандомаар рил оруулангууд нэг 130 хэдэн хүнээс давхгүй л 130 хэдэн л үзээд л. Тийм. Тэгээ би алгоритмээс судалж байгаа гэх юм уу нэг бодлоо. Тэг чи өөрөө яг жоохон одоо хандлт авах гэж тийм ямар нэг юм бол хийх юм ш тэрсэн. Зөв мань тэр рилээ хийгээл, лого хийгээл, эвлүүлж дуусаад тэгээ зүгээр л паблиш хийгээл яваад. Тэгээ нөө рил болгоод рил чи өөрөө ингэж амар алгоритм амар штэ. Тэгээ хүн болгон дээр очдөг. Тэг би яг яавал очих юм бол гэж судлаад оруулаад тэгэл олон хийж явах явцад ингээд баг багаар ингээд илүү олон хүнд хүрээд байх юм шиг гүйч юм шигтэй ингээд хийгээд байгаагууд нэг нь вайрал болчих юм шиг гэж бодоод тэгээд хийгээд байгаа шүү дээ. Одоо мань нэг л бодо бүх юм олдсон шүү дээ. Ширээ мэрээ everything. Мань энийг л авч байгаа. Энэ ширээ юу? Энэ ширээ санал хоёроо л авч. Чи энийг нөгөө өмнөх гэрээс авчирсан байлаа. Тэр чин тэр ард чин. Тийм үү. Тэрээс л юм байна. Зөв. За чи өөрөө ажлын талаар яриач яа. Яг ч удаас таа суугч одоо бас энэ жил 5 жил явууллаа тий. 5 жил явсан. 5 жил яваад бид Шанхай явсан. Шанхайд 3 хонсон. Тэгээд Шанхай ямар амар хот болохыг ойлголоо. Тэгээд 25 сая хүн гэдэг. No joke тий. Ямар ч том юм. Тэгээд зүгээр яг ажлын залтын нэг тийм ярьсахгүй. Шанхай амар гоё хот юм аа ингээл тий. Яасан өндөр барилгатай хүчтэй дараараа гिचгижсэн аа. Тэний амар юм болохоор ингээд 25 сая хүн байгаа штэ. Тий. Тэгвэл тэр 25 сая хүн дотор чи хинч биш болох юм амар амархан юм байна гэл. 25 сая хүн дотоос чи хүн болно хэцүү мэй те гэж ярьсан. Компетишн бүр амар их. 25 сая хүн шүү дээ. Хот дотороо нэг хот. Манайх чинь нэг юм сая гарантай хот дотор ингээ өрсөлдөөн яг байгаарсан жоохон баг шүү дээ. You can be someone easy те kinda те хүн болоход хүн чи одоо ямар нэг хийхэд өчгөд жоохон амархан санагдсан. 25 саятай харьцуулахад 25 сая нэг ажил олдвол баг их юм шиг аймаа санагдсан байхгүй. Тэгээ өмч юм мэдгүй л энэ зөв тийм бодол орж ирсэн. Гэхдээ яг Шанхай гоё хөтлөө тэгэл яасан ч хөвчсөн тэгэл яасан ч гоё барилгуудтай юм. Тийм гоё билий. Гоё тэр хэлээд одоо юу гэж ярих вэ? Ямар ч моолтой, ямар ч цэвэрхэн, ямар ч гоё, ямар ч халуун юм. Тэгээ ер нь хийс юмнуудаас ч хамгийн гоё юм нь юу байсан? Хамгийн гоё юм шоудлт байсан дөө. Тийм үү? Тийм. Бид чи нөгөө нэг юм аяллаа компанитай хамтарч яваад тэгээ нэг 3 өдөр хөтөлбөр бидэнд хийж өгсөн байхгүй. За. Тэгээд эхний өдрөө болохоор яг бид нэр буучаад оройн нь очоод буцнараас олчоод шууд нэг юм хоолны газар шигтэй нэг юм хотын төвд байдаг нэг баар руу очоод тэр нь болохоор яг Шанхайгийн хамгийн өндөр байшнууд руу ингэж хардаг юм байралтай. Тэгээд бас гадаана юм балконтой. Тийшээ очиж нэг шоу хийх өдрөө. Тэгээд хоёр өдөр нь болохоор нөгөө нэг хөтөлбөртэй өдөр байсан болохоор ингээд өдөржин гэж тийшээ очоод хамгийн алдартай гэсэн газар руу нь очоод ингээд тийм үзэж хараад whatever те. Хамгийн юм нөгөө аялал жуулчлалт ихтэй газар очоод тэр л амар хэцүү байсан. Нөгөө жуулчлалт нь амар ядраатай, жуулчлалт нь нөгөө хятад амар ядраатай. Тэг яг тийм газар чинь яг хятад жуулчлалт нь бас амар их байд юм бэ. Тэнд нь амар ядраатай орилоо. Энэ тийм. Шахаачууд ч амар тийм тайван ингэж аяахан ярьд юм бэ. Зүгээр яг тэр хөдөөний хятад энэ тэнд орилоо. Яа толгой хэцүүсэн. Та нэг баар та инсгээ баар орсон уу? Тийм баар ороогүй. INS. Гэхдээ ямар ч тийм өөр баармаар орох хугацаа юм байгаа амар бага хугацаа. Аагүй яг шоудтай би нэг юм дэвдэр өдөг л нэг клуб руу орсон. Тэр дэвний нийт яг тийш орохоос өмнө ажлын охин гэсэн юм. Нэг юм баар байна, нэг маа найзууд байна, шахаад сууж байгаа найзтайгаа айгуу гоо чийл газар гэмээ орсон клуб гэсэн чинь амар чамж. Тэр битүү үнтэй өөрөө нэл гадаадууд амар охтууд дандаа гадаад охтууд залуучууд яас ч баян. Тэгэл ороод би эхлээд уурж авч чи ийм газар нь штэ явах мохоо гэж байжсан аа. За одоо энд ирсэн юм чинь хизээд их шахаа шоутрын зөв заас шуу юу гэдэг. Тийм тэр 600 мянгаар ууссан штэ. Өөс too much. Би хизээж тийм хөнгөөр ууж үзэж аваагүй. Тэгэл 600к өрцөөсөн шүү. Тэгэл за. Маш татгааргүй шүн байсан да гэж бодоод. Тийм л байлаа миний хамгийн гоё гэвэл. Тэг хоол нь мяасан шахаа бол. Юусе гоё.
Та нарын гоё нэгдэг юм болов? Гүмэд 5 хотод зочдбол ресторанд орсон. Нэг юм бас нэг банкет очсон. Тийм ээ. Тэгээд нэг юм гоо байг шиг л нэг юм онцгой ерөөс байв. Тийм ээ. Ямар Нэг юм локал юм тэгээ гудамжны юм халуун ногоотой шүл ууж үзлээ. Нүүдэл шүү. Гомтой шүл. Ерөөс гоё амт нь аим хурц. Халуун ногоонч нэг хүчтэй биш. Хүмүүс үл идэж чадахгүй байсан юм. Би үл ингээ асуулах бүх халуун унтсан шүү. Тэгээ хоол яач юм уу? Тэгээд нэг манай Улаанбаатарын хоолд дүнхээр гоё юм байна уу гэдгийг байсан болсон. Эсвэл би энэ амтандаа дассан ч юм шиг. Тэгж санагдлаа. Ман ч бас Шанхай явсан. Тэ. Яг сая гэтээ чамаас чам басны Өмнө явсан шүү 2-7 хоногийн өмнө л явсан тий. 2-7 хоногийн өмнө явсан. Гэтээ ямар ч тийм шоудл модл байгаагүй. дээ. Ажлаар явсан. Тэг яг л ажиллаар нэг угаасаа үзэсгэлэн үзэгчлээсэн л та. 3. Тийм би 4 онсон. Тэгээд 4 хоногийнхоо яг 2 өдөр нь бол бүтэн үзэсгэлэндээ зарцуулсан. Нэг өдөр нь бас одоо ажиллаж байгаа ажлын газрынхаа манай нэг давхрыг одоо бүтэн засварж байгаа. Тэр засварт нь зориулж тийм санал авахгүй ч тийм тавилан зарах явсан. Яг тэгэл хэсэг мэсэг тэгэл хамт явж ирсэн ажлынхаа 2 хүнтэй буудлын гадаа гоё пи уусан л та. Тиймэрхүү дөө. Гэхдээ ер нь л надаа стил Шанхай бас аягүй гоё байсан. Шанхайн юу нь гоё? Гэхдээ би тийм одоо гудамжууд нь авах шүү дээ. Гудамжууд нь их гоё санагдсан. Тэгээд өөр юм бол тэгээд ер нь хүмүүс нь ч гэсэн ингээд би ч удаас хятад руу чинь нэлээд бас олон явж ирсэн л та. Янз бүрийн өөр том хотод руу одоо нэлээд явжсэн. Гэхдээ Шанхайгийн хүмүүс арай л юм бас илүү нэг гоё хувцастай ганган юм шиг. Тийм. Өшөөлөөсөө англи ярьдаг. Гэхдээ надаас хоолн ч гэсэн ер нь их гоёсэн. Хүнээр ер нь бол дандаа айл болох тэгээд нэг тийм фаст фуд идэхгүй жоохон хятадтай локал фудтэй янз бүрийн өөр юм хийсэн. 2 удаагийн ийдсэн хоол бол үнэхээр надад маш их таалагдсан. Гоёсэн. Шанхайд өөр нэг амар таалагддаг юм юу гэхээр тэг юу гэх Энэ ихтэй амар дууч юм даа. Жоох дууч юм даа. Тийм яг үнэхээр Шанхай таалагдсан. Тийм Шанхайд угаасаа би нөгөө манай их чинь би хэлчихсэн шүү дээ. Шанхайд хэлчихсэн. Гэхдээ хүмүүс л ярьжлаа. Манай их чинь нөгөө Шанхай зурдаг гэсэн. Их сургуультай 2006 7 оноос 12 он Шанхай зурж байсан. Тэр хугацаанд бас хэд удаа ер нь бол Шанхай руу хичдэрээ очих гэж явж исэн бол өмнө Шанхайд очиж исэн. Тэгэхээр сая баруун 12 жилээс Шанхайд очихгүй жаа. За энэ жил очлаа. Тэгэл гоё хэрээрээ лээ. Тийм байсан. Тэгэл хөгжилтэй үсгтэй амар хөгжилтэй те. Бүх юм баг. Өндөр хайтай аюу гоё байшин. Тэнгүүтээ тэрнээсээ яг нэг өөр хэсэгт очиж ирлээ. Одоо яг такс одоо хэдэн километр онол өөр за нэг жоохон тэр Wuhan руу гэл энэ ч очив. Асшаалын өөр хэсэг. Яагаад гэвэл Шанхай өөрөө маш том хот учраас тэгээд маш үзэх юм ихтэй. Тэгээ айгүй олон тийм атмосфер одоо уур амьсгалыг одоо нэг доор ингээд байлгадаг. Тэгэл яг нэг юм орчин үеийн одоо модерн хэсэрч байгаа одоо хуучны яг юм хятад одоо уур амьсгалтай хэсгүүдж байгаа. Өөр бас нэг айгүй европцсан гудамжтай гоё хэсгүүдж байгаа. Яг чи ямар зүйл хүсэж чинь тэр болгоныгоо ингээд Шанхайгаас өөр олох боломжтой болохоор тэрний өөрөөс ингээд Шанхайг айгүй гоё болоод юм санагдсан. Тэгэл хажуудаа уултай юм одоо гол нь бол ус мустай тэгэл тэ. Шанхай бүрийн сонирхолтой архитектурууд. Шанхай амар хатгаа юм байл лээ тэрийг анзаарсан уу? Юу. Шанхай хот нь арлан ч юм уу амар хатгаа юм биш. Чи ингээд дээр хараад харангууд газрууд нэр сайн авч байгаа болохоор уул мол байхгүй болохоор. Тийм уул мол байхгүй. Зүгээр ингээл нөгөө нэг ингээ өндөр ингээд ийм хурдын заанаас жоохон ингээ өндөр мөндөрт ингээд гарч мардаг даа. Тэгэл яг автобус юм машинаар явж байгаа харангууд ингээл байшнууд нь ингээд яг л нэг л хэмээн төсмөл ингээд амар хол хүртэл ингээд харагдаад байгаа. Тэгэл энэ ч юм баг амар тэгшин газ юм шүү дээ. Тэр юм сонирхолтойсэн. Тийм ер нь тийм шүү. Бас нэг тэр нэг
аяллаа компани нэг хятад хүүхэн бид нар тайлбарж өгсөн юм аа. Өөрөө яг Шанхайд яг өссөн. Гэсэн чинь 25 саяхан 10 сая нь яг хятадаас ирсэн хүмүүс гинэ. 15 сая болохоор яг ингээд Шанхайгийн яг одоо унган иргэдэн гэх юм уу. 10 сая нь болохоор ингээд хятадаас орж ирсэн. Манайхаар хөдөөнөөс ирсэн гэж хэлдэг. Тэгж ярьдаг. Гэтэ нөгөөдөлөө яг хөвгчд гэж ярьдаг гинэ. Хөвгчдөө. Тийм. Яа хөвгчдийн гэсэн чинь одоо нөгөө нэг одоо ингэ наадам болж байгаа шиг наадам 100 болохоор чи ингээ манайхан чи ингээ орон нутгаар явдаг да. Тийм. Тэд нар болохоор ингээ Шанхайгаас ингээ тэг хөвөөд тэгээ Mainland China руу ингээ орж явдаг гинэ. Тэгээд хөвгчд гэж ярьдаг. Нөгөө нэг яг Шанхайд байгаанууд нь хөвг шаардлагагүй. Тийм. Нөгөө нисэл явчихна. Хэрэг хүсвэл. Гэтэ угаасаа хятад хүн бол одоо тийм хятад хүн тэгэл яг Шанхайд очиж амьдрна гэдэг бас нэг амар гоё тийм зорилго жижиг хятад одоо хотод амьдрал одоо төрсөн хүмүүсийн хувьд л нэг тийм гоё зорилго тийм мөрөлд шиг санагддаг хаа. Тийм. Ялангуяа одоо хятадын том дөрвөн хотод ч юм те. Ганжоу, Шинжэн, Шанхай, Бээжин. Шанхай зүгээр өөрийн засаглалтай юм л шүү дээ. Яг надаас өөр сондоо. нэг дөрвөн хот гэдэг гэж би санагдав. Яг ингэ дөрвөн нөө одоо бүхэлдээ нэг юм аймгийн province шиг хэмжээний одоо статустай. Тийм. Тийм. Тэд нэг яг дөрвөн хот гэдэг. Тэгэл яг ингэ угаасаа чинь нэг хотуудаа ингэ зэрэглэжтэй л одоо нэгдүгээр тэр нэг тэр хоёр тэр гурав нэгдүгээр зэрэглэлт нь болохоор саяны дөрөвдөр нэмэгдэл одоо магадгүй Тэнжин, Чончин тэгэл тийм Ханжоу маань том хотууд нараа Хамгийн томууд нь л орд юм шүү тийм. Хамгийн томууд л гэж орд юм шүү. Тийм. Гэхдээ тэр хоёр дээр нас арай тэрнээс арай бага том. Тэгэл тэр гурав дээр нь тэрнээсээ бүрсчих юм шиг байна тийм. Манай Улаанбаатарыг аль тэгэл яг хөө жоохон тэр гуравтаа л дүүцгүү цот гэж ярьдсан бэлээ. Өөрсдөө нөхдөд бол. Тийм. Тийм. Тэгээ ажил бол тийм байлоо. Жиж одоо яг 5 жилийнхэн хэдэн жил? 4 жил. 4 жил чинь Централ ТV байгуулалтад ерөөс жил болж байгаа ажилласан. Бараг л. Оо за. Одоо би сарын дараа 4 жил боллоо. Энэ сарда 4 жил боллоо. Оо за. Тийм. Тэгээ эвлүүлгээ 2 жил боллоо. Тэгэл өстой нэрэлхийг эвлүүлэг хийгээ сурчдаг юм байна. Амарлаг hard skill-тэй болцсон шүү дээ. Ааха. Тийм зорилготой хүсэн. Тэгэл нэвтрүүлэг эвлүүл сураал. Гэтэ яг шинэ нэвтрүүлэг эхлэх болгоно амар сандарт юм аа. Йоо би өстой нэр чадах юм уу мүү гэл тэгээ зовж маа. Тэгэл яг хийс уус гайгүй. Бас гайгүй тэгээ болоод. Одоо өөр ажлын сонирхолтой юм бол нэг юм алгатай. Одоо манай сая Tonight Show амар лаглаа. Одоо нэр баг цорын ганц үзэх юм байсан уу? Тэгээ би бас Tonight Show-н дээр сар ажилласан. Сар би бас эвлүүлэг хийсэн. Тэрнээс гадна нөгөө нэг Централийн өдрийн хөтөлбөр гэдэг Daily Show дээр бол баг 3 сизон бас эвлүүлэг хийлээ. Эвлүүлж хийхдээ тэгэхээр нөгөө шууд нэвтрүүлгийн одоо нэмэлтээр гардаг бичлэгийн тэр эмэйл бэлдэж өгдөө. Тэгсэн ч бас амар ажил. 7 6 өдөр тийш нь очиж ажиллаж байгаа юм чи. Шууд нэвтрүүлж бас амар биш. Тийм. Миний ажил дээр бол одоо тийм л ер нь миний ажилласан хамгийн удаан ажилласан байгууллагчлал амьдралтай юм гэж нэг газар удаан ажиллана төсөөлж байсан ч. Яа. Тэгээ танаач ер нь бол бас айгүй одоо хүмүүсийг одоо орж гардаг байгууллага шүү дээ. Тийм. Шинээр янз бүрийн хүмүүс салбар нь өөрөө тийм л дээ. Хүн тогтоож авах хэцүү. Ялангуяа сэтгүүлч, продюсерүүд бол ер нь жоохон байн солигдох шинжтэй. Тэ. Сүүлд хийсэн юм бол Америкийн тусгаар тогтнолын өдөрт зориулаад Америкийн элчин сайдын яам нэвтрүүлэг хийж өглөө. Тэгэл тэр бол телевизээр нэг өдөр л гарсан баг яг тусгаар тогтнолын. Хин хийгээд байгаа ч биш гүч биш. Тэгээ амар их ажиллаж байна уу. Тэгээ дайггүй дэж. Танаа суугт үнэхээр ялтч юм уу? Мундаг байгаа л та. Тийм. Гэт хараасаа ингээ бүр ингээ хит шоу гаргаад шүү. Тийм. Тэгэл зарим одоо суугууч юу гэдэг те нэг хит шоуд тэрүүгээрээ ингээл зурлаа тэргээл ингээл яагаад гэдэг бол танах бол одоо хитэн одоо хит
шоунд гаргаад байгаа. За Тэнгисийн эрг бол бүр яалтч байна. Яалтч байна. Тэгээ бүр Монголд бол шоунд рекорд тогтоосон. Тийм. Үзэл хандлтууд хүмүүсийн ярианы сэдв болж байгаа юм. Тийм. Тийм тэр бол яас нэгэн зөндөр төсөвтэй бас гадаадд ингэж хийж юм чинь тэр гоё болсон. Тэгэл араас нь одоо Tonight Show Tonight Show. Тийм Tonight Show гэвэл би бол Tonight Show-нд бол бас нийлээд дугаар үзсэн. Тэгээд тэр өвцөн дугаарч гэсэн надад айгүй гоё байсан. Монолог нь таалагдсан уу? Юу нэ? Монолог нөгөө эхлээд ахаа захирал гарч ирэнгүүтээ ингээд маань тэрийг за ингээд шүүмжлээд идэв шүү дээ. Тийм жоохон яжиж машлалаа. Тэрийг тийм. тэрийг яг нэг хэд хийж байгаа юм. Тэр хэсгийг нэг сайн. Тэр миний хувьд амар сонирхолтой хамгийн их хэсэг шүү дээ. Тийм үү. Тийм. Тэрийг нь бол яг нь. Гэхдээ яг ч нөгөө одоо юу гэдэг нь зурагтаар үздэггүйсэн. Дандаа нь YouTube-оор дараа нь ингээл нөгөө хүмүүсийн ярьслага орчдөг шүү дээ. Тэгэл яг нөгөө тэндээс нь авч байгаа л зочин нь ингээл сонирхолтой гоё энэ ямар хүн бэ гэж санагдсан бол үзчихдэг. Тэр нэгт ингээд тэр ярьслага нь өөр хэд урт биш те. Хэд урт биш. Тэгснээр ингээд бас айгүй гоё дундуур нь ингээл одоо оновчтой асуултууд асуугал. Богинохондоо гэтээ бас хэд богино ш. Гэтээ тэгсэн мэтлэн яг гоё таарч хугацаанд гоё асуулт асуугаал дундуур нас тэр хүмүүстэй өвчлөлтөө тоглоом тоглоал. Тэр талаараа л ярьслуудын л үзсэн л та. Тэд нар бол гоёсэн. Яг монолог нь бол 2-2-ыг л үзлээ. Надад бол монолог амар сонирхолтой байсан. Чи яг гоё шүүмжлэл байгаа байхгүй тийм. Би бас тийм зоригтой шүүмжлэж чадна гэж боддог. Улс төрийнхнийг тэгээ яг чаас тэгээд хэцүү л дээ угаасаа тэгээд ахаа зэрэгэл ингээл шүүмжилж байгаа шүү дээ. Тийм. Аим хайр нэр шүүмжлэнгүүд нь дандаа ингээд уцдаг гэсэн. Ингээд саарл ордноос надад хас мас гэв. Байн дарамтлдаг. Тэгэл би хэд удаа хасч өгч ирсэн шүү дээ. Ингээд тухай би хийдгүйсэн. Тэгвэл ингээд уцнууд ажил дээр юм байна ингээд би байна юм бол чигээс нэг хасаад байгаа шүү дээ. Хөө дээрээс яг арлаа. Тэгж хассан тохиолдол зөндөө. Тийм үү. Бүр тийм хасгаар хэмжээний юм ярьд юм дандаа шүү дээ. Би яг тэр уун амар хайр нэргүй шүүмжилтийн. Тэнгүүд яалтчгүй дээрээс ингээ прешэр ирдэг байхгүй тийм. Манайх ч бас тийм ч бас чөлөөт нэг юм биш эдгээр яг тэрүүгээр харсаарсан. Тийм тэгэл яг уу. Тийм. Яг болинчаар дээд нэлээ гэл янз бүрийн мэддэг ахлаа. Гэтэ бас ер нь хайцангуу гайв шүү дээ. Бас гайв. Тийм. Наадмаар одоо юу хийж амрах чинь яах вэ? Наадмаар нэг тэрэлжрүүл нэг явдаг бах та. Гэр бүлээрээ. Тийм. Өнгөрсөн наадмаар ч би хотод байсан. Ажил юм уу? Зүгээр л гэртээ амраалаа. Тийм. Тэр үл гоё байсан л та хот хоосон тийм. Хотоо бахан машин барьж байсан зүгээр л нөгөө төгжрээгүй машин барих чинь бас их сонин мэдрэмж юм биш үү? Одоо Улаанбаатар тийс нэг явсан. Гэхдээ яг энэ удаа болохоор яг гэр бүлтэйгээ ер нь гэр бүлтэйгээ жоохон ойр байгаа шийдсэн юм. Тэгэл тийм тэрж рүү явна да. Тэрний 2 хоног. Тэгэл 16-нд ажилд орж буцаал. Nice. Тийм л төлөвлөөтэй байна. Асаа наадмаар яг бас нэг юм ойлгосон би чамаас ярьжсэн. Наадмаар би наадмын цагаан сараар би нөгөө хальт салсан байхгүй юу? Одоо нэгссэн. Тэгтээ амар. Тэгээ амархдоо бүр ингээд цагаан сар би тэмдэглээгүй байхгүй юу? Манай ээжийн талынх бүр тэмдэглэхгүй гээд. Тэгэхээр би за би тэмдэглэж яах юм гээд. Тэгсэн чинь харин хүмүүс ер нь бол би хүмүүсүүдийн стори үзээд ер нь ямар гой тэмдэглэд юм бэ гэж бодоод ер нь гэр бүлтэй ямар гоё юм гээд тэгээ afterсэн чи аавас ч гомццээсэн яа ирээгүй гээд. Тэгээ би бас өөрөө ч бодчихсон. Ер нь би яагаад ингэж тэмдэглэхгүй байгаа л би өөрөө бас хүн шүү дээ. Би өөрөө ер нь ганцаараа тэмдэглэсэн чи яа гэж бодоод тэгээ тийм шийдвэр түрээд тэгээ одоо энэ жил дээлмэл аваад би дараа цагаан сар бол ганцаараа ч гэсэн хамаагүй амар гоё тэмдэглэнэ. Өөртөө очихтой хүмүүс төр очоод тэгэхээр шийдсэн. Цагаан сараас давгүй шүү дээ. Харин гоё юм билий. Юу хараад бах тий. Айл ханднаар очивол тий. Хууч хөрөл. Тий. Хөгшчүүлдэ хууч хөрөл. Тий. Хаа гэж шиг. Айгу сонио. Би бас бага хүүхд тахтай ингээд гэтээ ингээд яг ингээд нэг юм айгу үнэн юм байна ингээд. Жохон одоо тий нас нэмхийн ирээр тий. Гэтээ амар хөгшөж байгаа биш л тий стил юу залах юм яриа. Гэтээ ингээд яг ингээд өмнө нь боддог гэсэн бодол ингээд өөр дээр ингээд өөрчлөгдөд байгаа мэдэрдэг байгаа. Одоо бүр хүүхэд байх тий.
цагаансаар бол одоо яагаад жишээ нь одоо гоёсэн бэ гэхэл нэгт бол ингээл айл майл хийсэл амар янз бүр бэлэн тий. Эсвэл бэлэн мөнгө төгрөг авч ч юм уу. Эсвэл ингээл өөр хүүхдүүдтэй уулзаал ингээл божигналтаал тоглоол тий. Тэр мөр нь гоё. Дөнгөж жоох ингээ өсвөр насн дээрэл одоо ахлах анги ч юм уу тий. Тэр үед би нэг тийм цагаансаа тас. Тэр талаа байгааг байхгүй. Тий. Жоох ингээл одоо ядаргаатаас юм да. Тэр үед одоо шилжилтийн нас яг ямар ч үе нэг тийм тэгтээ нэг дургуйч бас байгаагүй л тий. Тэгтээ нэг тийм дуртай бахан болоод тэгэл юм тэр ивэрэ бас нэг хэдэн жил яваал. Тэгэл ингээл явжингууд одоо ингээд буцаад эргээд яг одоо ингээд бодонгууд бас ингээд айгу сонирхолтой гоё болчиход байгаа байхгүй. Тий. Цагаасаа. Тий. Тэг ингээл одоо бүр ингээл өмнө чи ингээл арай хүүхд тахтай ингээл угаасаа одоо айлсэл хөшөө хүмүүстэй юм ярихгүй шүү дээ. Одоо очиод хөшөө хүмүүстэй өө за сайн байна уу одоо та яаж ин таны би дагуу одоо. Тий. Сайхан аварч байна уу гэх тий. Янз бүрийн юм яриад ингэж гинүү тэгж гинүү байл. Эсвэл өөр ингээ холынхоо үеэлүүдтэй ч гэсэн бас ингээ юм яриад. Тэр нас ингээд бас айгу надаа юм айгу гойсон гэдэг. Яг тодорхой хэмжээний бас ингээл нэг тийм харилцааны хэрэгцээг одоо дарж одоо дарах юм шиг одоо юу бүрдүүлж өгвөл тий. Одоо нэг ёсны нэтворкинг юм уу тий. Тий яг гэр дундах гэхдээ ингээд зүгээр ингээд нэг юм юу гин зүгээр л одоо яаж нэг одоо юу болж ийн ингээл аж амьдраландаа ч үгүй юу тий. Юу болж ийн сонин сач юу болж ийн хэний хүүхд гисэн тэрийг хүүхд гисэн тэгэл. Гэхдээ нэг юм сонин юм шиг мөртлөө ингээд одоо ингээд бодогдонгууд айгуу гоё дотн юм шиг. Тий. Тэгэл яг уу заримдаа тэгэл айгуу сонин awkward тийм юмуд мөн байдаг л та. Харилцаанууд тэгтээ тэгэл одоо л тэгэл надаа аль нь ч тэгэл зүгээр болсон асуудал. Тэг би бас яг айл дээр яг чиний өмнө хийсэн юмд чинь яг амар санал нийлж байна. Тэгээд одоо бас яагаад би цагаансар тэмдэглэр байна уу гэнгүүт бас шинэ хүмүүстэй танилцмаар амар санагдаад хөшин залуу хамаагүй тийм. Шинэ хүмүүсээс угаасаа сурах юм байдаг болохоор тэгээд бас сонирхолтой юм яри штэ өөр өнцгөөс тэр аим нас сонирхолтой санагцсан. Тэгээд одоо бас манай үеийнхэн чинь бас айгүй ингээд цагаан сард амар ач холбогдол өгдөг болчих. Тэгвэл бас үеийнхэн шинэ хүмүүстэй танилцаад бас юу ч болох юм байна тий. Тэр бас гой санагцсан. Тэгээ ер нь одоо бас чиний хэлдгээр хөгчүүдтэй юм ярих бас айгүй юм сонирхолтой санагдаад байна шүү дээ. Тэр үнийг ухаад юу давж туулсан, юу яасан масан бас юм асуумаа санагдаж шүү дээ. Та энийг яаж давж туулсан ч юм. Та энэ дээр юу хийсэн юм бэ? Тэгээ сонсоод тийм шүү дээ. Тэрс гой санагцсан. Тэрс бас дээрээс нь ээж авах хөширж юм. Тэнгүүд улам л амар тэмдэглэмээр санагддаг юм байна. Тэгээ одоо яг дараа жил амар шанаа цаасаар. Тийм яг ингээд бодонгууд одоо нэг юу гэдэг л үсэн амар санаж. Цагаараа байдаг гэдэг шүү дээ. Яг чи нэг ингээд тухайн цаг үед тийм дуртай биш, дургүй байлаа гэж. Байнга тиймэрэ байна гэсэн үг шүү дээ. Тэр нь тэгэл байнга ингээд өөрчлөгдөв. Тийм наад үүч сонсчихсан бас. Тийм байлээ. Цагаасаар тэгээд цагаан сарыг ботхоор тэгээд ялчгүй бас чухал баярууд юм хэлтэй Монголд. Ингээд ойр уулзаад хүмүүс. Гэтэ цагаан сартаа наадам ч гэсэн ер нь цагаан сартаа ойролцоо төстөө утга учиртай баяр юм шиг надад бас санагдаж байгаа. Тийм. Тийм шүү дээ. Яг одоо яг нэг юу гэдэг цагаан сар бол одоо юу ингээд гэр бүлийнхэнтэйгээ ингээд удаан уулзаагүй хүмүүстэйгээ одоо хаварлуу одоо үлийг өнтөөд аваад хаварлуу ингэж орж ийн гэж байгаа. Ингээд мэдээ золгоод одоо уулзч юм ярилцчаа тий. Наадам гэхлээр яг юу одоо гэдэг л мэдрэгдэж бодогдоод байгаа гэхээр яг баяр утгууч нэг юм. Яг энэ нөгөө Монгол гэдэг юм ч юм уу тий. Одоо тэр талын бишэлүү сэргээсэн тийм үзэл санаанууд ч юм уу тий. Яг Монгол хүн өөрөө яг яаж баярлалт юм. Яаж ингэж одоо бөөнөрөө цугларсан Монгол хүмүүс яаж сэнгдэг юм тий. Дуудуулаад бүх үзэл тий. Мөр уял тий. Янз бүрийн тэгэл сонирхолтой одоо мэдгүй одоо би чи яг үнэ хэлэхэд түрүү жил хүртэл би ерөөсөө бүх сонирхдгүй байсан байхгүй. Яг жодо модо сонирхолтой. Гэхдээ ер нь бол үндэсний бүхийг бол заахын алдартай хэдэн бүхэл мэддэг болохоос ш. Ерөөсөө бүх сонирхтой. Тэгээ би чинь түрүү жилийн наадмаар бол одоо англи хэлсэн шүү дээ. Түрүү жилийн одоо бүр наадмын үеэр надаа одоо
Бүх бол үнэхээр сонирхолтой санагдсан. Тэгээ яагаад чи хоол агаад ч тэр юм уу Монголын сансан болооч тэр юм ингээл яж байгаа бүр айгу шинэ үеийн залуу бөхчүүд ингээд одоо арслан авар болоод байгаа ч тэр юм ингээл. Тэгээ түрүү жилийн юунаас хойш айгу тийм бүх жоох сонирхолтой юм байна шүү дээ. Гэвчлээ. Гэтэ бүх хэдэр чинь бас ингээд бодоод үзэнгүүт амар спорт юм байна гэж бас бодсон. Тэгээд Ямар ч нөгөө юу байхгүй те. Цаг байхгүй. Тэгснэ жингийн хязгаарлалт байхгүй тий. Тэ. Том жижиг хамаагүй байх. Том жижиг аа тэмүүтээ яг нөгөө нэг юм. За одоо 10 даваа бол 2 өдөр болж байгаа. 8 9 даваа бол 1 өдөртөө л дуусна. Өглөө оройноо дуусна. Амар ядарч байгаа штэ. Тэгснэ тэгээд яг юм спорт жим шиг, баяр жим шиг, наад одоо нэг юм соёл жим шиг айгуу тийм сонирхолтой юм байна. Тий. Тэ бүх бол бас их сонирхолтой юм байлээ. Хүмүүс би айлтаас нэг бүх жоохон сонирхож ирснээс хойш нэг юм улсын харьцаа золбоо хаа. Тэг золбоо гэдэг нэг харьцах юм тийм. Цааш нэг тийм одоо бүхэн Хүмсэг үү? Тийм. Хүмсэг залбаа. Тэр амрын Хүмсэг залбаа. хүмсэггүй болохоор нэг хүмсэг залбааг нэрлцээдэг шээ. Тэгээ мань үний нэг тийм бөхчүүдийн тухайд яриад юм аа. Ямарчтай ч л тээ. Тэгээ тэрийг би нэг хид хидэн дугаарыг үтсэн юм. Сонирхолтой хүмүүс. Яаж ч тийм нөгөө цагаан сараар тэр бөхчүүдтэй манайх юу хийдэж штэ. Юу Контент хийдэж штэ. Хооронд нь суугаа ингэ яриулдаг. Тэр бүх золбоо молбоо чи амар инээтэй гараад штэ. Арти айгу фаны юм Тэгээ тэр ер нь фаны байл. Тэгээ дотроо ярьж байгаа юм уу маань яг уу одоо миний бод яг биднээс арай одоо угаасаа үзээгүй юм ярьж байгаа юм л та. Бүхний юу доторх юм. Гэтэ тэрийг ингээд гаднаас нь ингээд сонирхоо сонсож гисэн айгу сонирхолтой юм байна. Тийм. Тэгэл ер нь ингээд бодоод тахлаар угаасаа л тэгээ за чи одоо энийг сонирхгүй одоо чамд айгу сонирн байсан гэж маад ихтэй тий. Одоо 5 10 жилийн дараа бас яаж ч юм бэл. Тий. Тэгээ санагдсан шүү. Бүх бол нэг тийм байсан. Одоо хөшөж байгаа шийдэл юм байна. Мэдгэт. Би бол яг хөө тэр цагаан сар шиг гэдэг юм нь юун дээр мэн мэдэрсэн байх юм нэг гал юу лээ? Гал дээр очиж гал нар юу лээ? Гэхдээ бөхчүүдийн гал шүү дээ тэр чинь нөгөө Бүх шээ нөгөө юу хүүд олоо руу очдог чинь. Тийм хүүд болоо тэр чинь гал гэж байгаа шүү Тий. дээ. Тэгээ галууд гэдэг юм бэлээ л дээ одоо нөгөө нэг юу одоо юу гэдэг юм. Морь уралдуулдаг Тийм, шүү дээ тий. Тийшээ очиж зүгээр нэг юм таньж мэддэг яг юм айл ингээд галаар зочлоо. тий. Тэр бол очингууд ингээд ёо бүрт өмнөхөр тарихгүй танихгүй аим сонсон хүмүүстэй таард юм бэл. Тэгээ чи тийшээ зээвсэн. Өнгөрсөн жил явсан шүү дээ. Тий. Ажлынхаараа нөгөө Тэнгисэргийн хонгор шүү дээ. Season 2-ын. За. Хонгор болохоор нөгөө нэг битэд манай аав нь тэнд нөгөө нэг гал уйж байгаа юу гэдэг члээ. Тийм морь одоо уйдаггүй юм. Тий. Морь уйж байгаа. Тэгээд тийшээ битэдийг ирээрээгээд тэгээд битэд цөглөө очсоохгүй. Тэгээ очсон чинь тэгэл нэг том гэрт тэгэл амар гоё хуушур 8 байна шүү дээ. Хуушур эзэм тэгэл баах юм мэдээ. Тэгсэн чинь битэд ингээд сууж байгаангууд араас хүмүүс орж ирэл. Өстө тань эзэж харж байгаа амар таних хүмүүс орж ирэл. Хоорондоо хальт юм яриад тэгэл гарч бөөнөрөө нэг газараа ингээд сууж муугаал. Тэгэл бөөнөрөө ууж муугаал тий. Тэгэл сайн хүмүүстэй танилцал. Тэр нь бас жоохон сонирхолтой байсан шүү. Жон цагаан сар шиг юм шиг. Тэгээ би бас яг одоо хүүд болоод тэр тэгж очиод тэр ч одоо 3 4 жил юм. Тэгээд тийм айгүй олон галаа тэгж ингэж бүр тур хийж авсан. Тэр нь яагаад тэгж явсан бэ гэхээр нэг би шүрээгийн ажлынхаа таасан баг. Тэгээд шүрээгийн ажлынхаа ер нь бол жил болгоны цагаан сар наадмаа. Тэгээд одоо наадмын 2 өдөр 12-нд нь тэгж ингэж одоо явд юм бэл. Ямар ч төлөв одоо харилцагч байгууллага те. Айгүй том нөгөө компаниудын бас одоо захирлууд чи өөрсдөө ингэж морь уйдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо хүмүүсийнхаа гал дээр нь зочлоод нөгөө хүмүүстэйгээ мэдээлэл. Тэгэл нөгөө юу муугаас нөгөөг хоол болноос үдэл. Тэгэхэд амар олон 5 6 тийм галаар орсон шүү дээ. Дандаа том компани одоо нэг нь одоо тэр Апу шунхлаа эдрийн тийм гал байсан. Тэрний бас захирлж айгуу тийм албартай морь урдуулдаг юм шүү. Дараа Максийн тийм нэг галаар орсон. Ингээл янз бүрийн бас ингээл сонирхолтой галаар ордог. Тусдаа ингээл өөрсдийнхөө тугийг ингээл дээшээ өргөөл тэгэл гал яшд юм байна. Надад тэр дундаас хамгийн сонирхолтой гоё хоолтой галтан тэр Максийн санагдсан. Яа. Тийм Максийн уусаа мах болохоор байгаа шүү. Макс мах үстэй. Биш шүү дээ. Макс ч одоо. За sorry. Макс Group. Тийм Макс ч нөгөө одоо юу гэдэг шүү дээ. Burger King гэх тэгэл.
буудал бас нэг буудалтай юм. Тийм holiday Рамада тэг Макс гэ дэлгүүр идэв шүү дээ бас яа. Тийм зоог моо. Тийм Макс ч тэгээд бас айгүй олон салбар бизнес хийдэг компани дээ. Тэгээ Максийн ихтер очиж чинь ингээл амар том аврах том гэр идэв шүү дээ зүгээр ингийн гэр биш ингээл. Тий амар том тий. Аврах том гэртэй. Тэгээ тэр гэрлүүн ингээл яваал орнгууд яг нэг ханаар ингээд тэр нэг өөрийнх нь айрагцсан төрүүлсэн мордуудынхаа одоо ингээд шагнал гэх юм уу те. Тэр түрүү мордынхаа одоо юу ингээд өлгцэн. Ямар ч олон одоо тэр шагнал айраг төрөө авсан. Тэднэрээ уулзсан. Тэгэл хүмүүсийн орч нүд өө занаа дээшээс гэл. Тэгэл бүгдээрээ тойрцуугаал. Тэнгүү шүүд ингээл хүмүүс ингээл гаднаас шууд эхлээл салаад өгөөл 1 2 дугаар хоолой хууш өрөг бол айраг өгөөл. Тэгэл байжснаа бүгдэнд нь ингэж нэг хундаг ийм арх хундалж өгөөл шот. Тэгэл одоо нөгөө яг өөрөө тэр галын юу гэх эзэн нь өөрөө нэг үг хэлэл заад таастаа ийм сайхан наадам болж байна, сайхан зам болж байна гэж тэгж байна. Тэгээ манайхаар зочилж ирсэн баярлалаа гэл. Тэгэл бөөндөө тийм ерөөл дээр нь хундаг өргөөл. Тэгээд тэгж явахудаас гоё юм бэлээ. Сонирхолтой юм бэлээ. Тэгтээ айгүй ядарт юм бэлээ. Амар ядарт юм бэлээ. Тэ өдөрчин тэгж явсан айгүй олон. Тэ тэгтээ энэ жил нэрээ бас ингэж тэгж явж магадгүй. Явж яг уу одоо явъя гэвэл явахаар байгаа тэгэл. Өмнө яваад захиад явдаг юм бэлээ яад юм бэлээ гэж бас бодоол байж гин. Тэ тэр бол их сонирхолтой байсан. 3-4 жил өмнө тэгж явж байсан. Яг тэ энийг сонсож байгаа хүмүүст үү тэ хэрвээ сонсож байгаа бол аашсан. Гал мал яваад мэддэг хүн бол уушлаарай. Би бол анхны удаа өнгөрсөн жил явсан юм аа. Би ч гэсэн нэг л удаа амьдралаа явчихсан. Яг тэр нэг 4 жилийн өмнөдтэй бас яг нөгөө одоо амар сайн нарийн ойлголт байхгүй шүү дээ. Тий байх. Бүр ингээд юу яриад байгааг нь ойлгохгүй л шүү. Яг зүгээр ерөнхийдөө бол тийч нөгөө одоо 7 насны морд уралдаж байгаа тий. Үд 7-од тэр чинь одоо сая олон азар юу тэр гэл. Тэгэл тэр болгоныхон яг нөгөө морь уралдаан болж байгаа газрынхаа ойрхон бүгдээрээ суугаал. За уралдаанаа үзээл. Тэгэл уралдаанаа үзхийн хажуугаар тэгэл нөгөө хүмүүс ирээл гэрээр нь зочлол наадаал тий. Хэдэн ондоонаас амсаал. Тиймэрхүү юм болж байгаа юм шиг байна. Гэтэ өөр бас нэг юм яг бас нарийн одоо нэг ёс заншил гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэг хилдэг үг мөг юу л асуудаг асуултууд нь амар тийм өөр хэлэхтэй нарийн л байд юм билээ. Бид нар зааж өгсөн шүү дээ. За ингэдэж шүү тэгдэж шүү. Ингэж асуулт тэгж хариулаарай. Ингэж асуулт тийм утгатай шүү. Би ороод ингээд би шууд марч байгаа шүү дээ. Ороод ингээд гээл би централд ажилладаг гэл нөгөөдөл нь сонио харж мараал за ёсоо мэддгөө хулгайч байна шууд харж байгаа юм шиг. За тийм ээ. Тэгээ гойшур гоёс гэж бид нар гойшуураа шуурал. Аим шороо шуурал. Тэгээ хүмүүс чинь нөгөө нар 8 шараа бүр өмнө нь яг нөгөө тэгж галаар явж байгаа гэсэн өмнө нь гүд болоод тэр бол очиж тийм нэг морины уралдаан бол үзчихсэн л та. Би бүр яг нөгөө төрөө морь өгдөн штэ. Одоо ингэ төрүүлсэн морь нэг торсон морины тэр нэг төрсөн морь чи хүмүүс араас нь гэж шуугал талаараас нь гүүгээл заяа. Хөлсөнд нь бас хөлсөөр нь аваад ингээл жоох ингээл гой мой одоо тэр юуных нь хөлснөөс нь аваад тундаа ингэж нааш. Би тэгэл тэгж авсан шүү дээ бас. Хөлснөөс нь авсан шүү. Тэр чи одоо бүр ковид юм л да нилээд юм шиг. Тийм тэгж бас авч лээсэн. Соёлонгийн уралдаан байсан байна. Тийм яг ингээд морь сайн мэддэг хүнд бол ингээд тэр уралдааны хараад аль нь төрүүлж байгаа, аль нь яаж байгаа гэдгийг бол бас харж эхлэхэд мэд хэцүү юм байна. Тийм. Морь мэддэг одоо туршлагатай хүмүүс л өө өстө манай тэр халдсан үрээ. Өстө тэ одоо яаж явах юм бэ? Амар тайлбарлалаа. Тийм тэгж юм. Би ч гээл за тиймэрхүү дөө. Нийтдээ. Нийтдээ сонирхолтой болж исэн. За наадан бол бас тийм байна. Тэ наадан болоос их сонирхолтой. Яг одоо боллоо. Сайхан одоо энэ дугаарыг одоо 7 сарын 9-нд бичиж байна. Тэгмэд маргааш болох гэж байна 26 он наадан. Маргааш нөгөөдөр байсан. Маргааш шүү дээ. 11-ээс биш үү? Нээлт нь 11. Тэ маргааш юм. Маргааш тэгэл амрна шүү. Маргааш баярын амралт гээл. За ер нь тэгэл ихч чаал гэх гэсэн үг ш. Нээлт нь 11-нд маргааш морь урлаад эхэлчихв үү? Мэдгүй байна. Арийн мэддэггүй. Гэхдээ мэдмээр байна. Яг амар тийм үндснийхээ соёлоос холдцсныг амар ойлгосон. Би өмнө Орос сургууль, Англи сургууль сурж мураал тэг гадагш явж маа.
Тэгээ Монголд ирсэн чинь юм гадаад хүн шиг байгаа амар ойлгосон шүү дээ. Би юу яа ингээд юмаа мэдтгүү лээ гэж мэднэ санагдав. Надаа дээлж байдаг үг л. Тийм үү. Тийм би үг дээл амаа санагдав. Ер нь жоохон Дээл бас гоё шүү. жоохон тэр одоо нөгөө манай ингээд нөгөө Монгол өв соёл моёл одоо ингээд бөөмөө нэг тэр үндэстэн гэсэн бабаа яриад хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсүүд яриад байгаа юм жоохон ойлгож гисэн. Нэр тийш тий биш нэр Монгол юм шүү дээ. Хичнээн цус солилцсон ч юу ч гэсэн гэхдээ би Монголдо төрж өссөн. Монгол Азан нутгийн шороон одоо Монгол иргэншилтэй хүн шүү дээ. Яа нэр мэдэх ёсгүй лээ гэж бодлоо. Яа мэдэж болохгүй лээ гэж бодлоо. Амар тийм жоохон mind shift хийсэн. Тийм. Тэгсэн ер нь л яг тиймэрхүү дүү одоо юунууд л одоо нэмэгдэж байгаа. Тийм. Өмнө нь ингээд амар тоодгүй хайхамжгүй байсан тэгэл. Одоо яалтчгүй бас ингээд яг мэдгэдэггүй зингээл анзаарагдал эхэлт юм байна. Я зарим хүмүүсийнхээ зарим хүмүүст бол ингээд бүр одоо баг залуу нэслэсэ тийм. Тэр нь айгуу сайн суудсан байдаг ч юм уу. Надад бол тэгэл жоохон хожуул илүү хүчтэй Same bro. Яа тэгээс Монголын 100 бол ялч гоё юм уу? Гоё шүү дээ. Тэгэхдээ богино Наар нь яг богинохон л доо. сая яаж 6 сар ямар хүүтэн бэ? Арай л дүүтэн байлаа бро. Манус 6 сар шахаар нисэж явах цаас орсон яваад тоо. Йоо. Онгоцон буудлын дээр хөлдөж өгөнгөө алдсан шүү дээ. Юу болсон бэ? Яа Монголын 100 арай л What was that? тэгэл 9 сар дуусч шүү дээ. Тий 9 сард баг 100 дуусаад авч шүү. 9 сард нэг амар халж байгаа дууссан шүү. Надаа яг нөгөө нэг одоо би чи жилийн өмнө нөгөө сурж байхад бас нэг үнэхээр амар гоё байсан нэг юм 100 айгу урт байсан. Монголчууд яг гэж хэлдэг. Яа 100-ны сар ямар 6 биш. Одоо 100 настай сайхан одоо тий. Та гоё нарийн гэдэг ч юм уу тий. Амар богинохон болохоор ингээд зундаа амарч гоё юм гэж. Англид бол яг эсрэгээрээ бүр яг 100-ны сар баг үнэнгээсээ 100 байгаа байхгүй. Баг ингээд 3 сарын сүүлээс эхлээд 4 сарын эхээс эхлээд юм бол баг 100. Энэ тэлдгөө ногоон айгүй халуун. Гэтэ яг дундуур нь жоохон бороо бол. Гэтэл ер нь 4 сараас эхлээд 100. Тэгээ 4 сар 100, 5 сар 100, 6 сар 100. Бүрдээ 7 сар амар халаа зэрэг. 7 сард ингээд бүр хэд хална шүү дээ. Хэд халангууд ингээд зүлэн мүлэн ингээд шалчдаг байсан шүү. Бүр үү. Тийм. Тэгээ ингүүд амар сонио. 7 сард ингээд би ч ингээд өмнөх ингээд юугаар ангууд ингээд миний үрт ингээд таймлайнаар ингээд 100 гэхлээр аль хэдийн дуус хугацаа болчихж байгаа шүү дээ. 7 сард ингээд намар болоод байгаа юм шиг. Юм шарлж маглаа. Тэгжингууд жоохон байж байгаа л хэд халтан жоохон багасаал 2-7 хоног бороор буцаад шаардсан зүйлээ ингээд буцаад ногоон болчих. Тэгэл буцаал 100. 7 сар 100, тэгэл 8 сар 100, 9 сар 100. Тэгэл 10 сарын эхнээс 100 дуусч байгаа ч юм уу тий. Kinda тэгэл 4-6 10 сар хүртэл 6 сар шүү. Тэр нь бол хагас ч 100 шүү. Хагас ч 100 шүү. Тийм. 5-6 сар бол яг л 100 шиг байсан. Crazy. Тийм болохоор тэр бол надаа яа гоё юм бэ гэж бас үнэхээр санагдсан. Аач бол гоё юм гоё. 100 ингээд бас тийм удаан байх чинь гоё зарим олсод дотож баг одоо жилийн 4 үлрэл 100 баг. Тий. Дөрөв үлрэл 100 байх. Тэгэхээр ганц нэг юм анзаарсан болохоор жоохон өөр л дөө. Гэтэ энэ юутай холбоотой, энэ сэвтэй холбоотой. Шахаад очсон шүү дээ. Шахаач бүр өдөр бол нэг 30 байгаа байхгүй юу? Яг бүрхэд тэгсэн мөртлөө 30. Тэгсэн мөртлөө ингээл хөлрөөл те амар ингээл алхаал яваад байгаа мөртлөө нэг ядахгүй болсон шүү. Тийм үү. Энд болохоор жоохон наран талах амар ингээл ядраал, зутраал те сонирн болоод тэрийг үл анзаарсан юм. Тэгээ хүмүүс хэлэхдээ бол энэ бол юу юм бэ? Манай өндөрлөг те дээрээс нь нар амар хурц тусдаг бас энэ хуурай байдлаас болдог гинэ гэж сонслоо. Тэрийг л амар анзаарлаа. Гэтэ манай 100 гоё бай. Жохон хурц хортол шүү дээ гоё бай. Тэгээ яг Монголын 100-ыг ингээ гоё болгож байгаа нэг юм бас өөр юу юм шиг санагдав. Наадам бай. Үгүй наадмаас гадна уус нүг хитрхи богино учраас тий ингээд үйл амар удаан тий ингээл хүүтэн цагаа гартаа үлэрлэн айгүй удаан. Тэгэл яг юм гоё дэлгэр одоо ногоон тий амар дулаахан цагаар айгүй богино учраас тэр нь өөрөө одоо бид дэд айгүй тийм жоохон үнцэнтэй санагддаг юм тий. Тий нөгөө ингээд үнэлэх шаардлагатай болоо шаа тий. Ингээд бүтэн жил нэг 2-3 сар л яг ийм тий амар гоё байж таа. Тэгээ 2 сар тий.
Яг л 2 сар яг 100 шиг 100 байгаа хгүй. 2.1. За тийм тийм. Тэгэл тэр чинь одоо 12 сарын 2 сар хагас л тийм байна гэж бас л чинь бас ингээд юм бүр хайрламар санагдаж байгаа. Тий. Бүр ингээд өдөр болгон чухал юм шиг тий. Өдөр болгон гоё нэмээр ингээд санагдаа. Би өвөлд бол үнээр тийм ч тоглоо биш. Би бас дургүй. Би бас өдөр. Тэгэхээр тийм ээ. Сайхан юм багтай гэж. Баг. Яг өвөл хөдөө явах гоё юм зөө өөр юм бол. Агаарт гарах гоё юм бэ. Ууланд гарах тийм өөр юм бол. Тэг яг. Тий. Өвөл одоо өөр юу гоё тийм. Цаана манаар болдог юмс гоё. Тийм. Яа сноуборд тэр болдог хүмүүс бас тийм яриад өвлийг аим хүлээдэг. Болмаар бай. Тиймэрхүү юунууд байна уу? Монголын яс. Хэдүүлээ нөгөө нэг сар лагер руу чи явж хонсон шүү дээ гэсэн. Тэр бас гоё байсан шүү. Тэр надад бол тэр л явж сонсоо. Цэвэр агаарт өвөл бас байж юм билий. Наад байна. Тэс гоё халж малдаг байшин тий. Өвлийн чи нөгөө зоологийн явуулсан линк гэрсэн. Ямар л юм. Таиланд руу нислэгүүд ингээд одоо худалдаалаад эхэлсэн. Өвлийн нислэгүүд. Тийм. Одоо тэгээ хамгийн намдаг шүү. Шууд авах уу? Би харин одоо наадны дараанаас бараг юм шүрэтэ ярьж байгаа. Бас тэрийг авд юм уу гэж бодож байна. Тэгвэл хэдүүлээ ярьж байгаад яг үнэхээр явхууд нь газ авъя. Би үл яг нэрэл авмаар шүү. Би гол нь та хэдтэй ингэ зүрж нисмээр үү. Язгаас хамтаа нисээд очоод яана вэ хамаагүй шүү дээ. Таархан ойлгомжтой тусдаа яваас явах ойлгомжтой. Гэтэ таарна шоуд нь. Тийм болохоор яг яаж хамтаа нисчихв үү. Тэрийг одоо сая яг зарлагдсан байлээ. Ман чинь 1 сарын эхний 7 хоног бол амарчна. Тэгэл явандаа угаасаа мөнгө цугларсан. Everything is ready. Yeah, you can say. Everything is ready man. Like яг үнэхээр хүн ингэ бодоод хичээгээд цуглуулах юм бол мөнгө чинь ингэ босд юм байна. Тэгээс. Наас тийм яа. 12 сарын 1-ээс 12 сарын 1-ээс 3 нислээ. Ягмар баас. Яг одоо яг өнөөдөр зарлагдсан. Нэгт үнэ бичээгүй юм тийм. Үнэ бичээгүй. Гэтэ чи одоо ч асуух уу? Юу одоо нөгөө юурын залгаад ч юм уу сайтаар нь харуулт их юм гараал нь шүү. Окей. Ёо. Энийг бол арай л удаа ярьсан. Энэ чинь зарлагдаагүй байсан шүү. Одоо өмнө чинь та тэгж ярьдстай. Нааш намар зарлагдана гэдэг. Би бас тэгж бодсон. Тэгэхээр яг за. Одоо арай ийш зарлагдчих. Nice. Одоо баруун шууд хүмүүсээр аваад эхэлж байгаа тий. Эхлэн шүү дээ. Яг шийдсэн хүмүүс л. Би бараа шавлаа. Тэгэхээр ихтгэл авмаар байна нэр. Монголын өвлөн хамгийн гоё юмс чи халуун орнд явах гэж. Тийм байл. Гэтэ нэрээ ингээл Монгол ингээл үл амар daarаал ингээл утаанд ингээл тэ боомлогдоол төгжрэл халтаж малтраал ер нь айгүй онцгүй яоцгүй байж байгаа л тэгэл тэр дундуур нэг хэсэгхэн 2-7 хоног ч юм уу ингээл өөр халуун газар руу явах үнээр гойсон тийм шүү дээ. Харин яг буцсан гэж таараа. Тийм учраас яв тэгээд одоо халуун орн руу явах нь тийм гоё байгаад байгаа шүү дээ. Тийм. Манай халуун байсан бол ямар шалгаагүй үстэй даа. Ялгаагүй шүү. Юу вэ? Тэгээд яах очоо юу гэх юм. Шоуд гоё үстэй. Өөр юу байна? Тийм нэг сүртэй айх тийм байхгүй шүү дээ. Тэгээд бид нэр 100 тийш явъя гэж хүсэхгүй л гас тийм. Нөө 100 бол Монголтой шүү дээ baby. Уусаа гадаад байгаа хүмүүс бүгд 100 л ирж шүү дээ. Монголын 100 уусаа гоё болохоо. Тийм болохоор бас ямар юу ер нь тийм ээ. Яг нэг ирээдүйд бол ингээд үйл мөвөл бол зүгээр 1-2 сараар ч юм. Харин тий. Би яг нааш бодлоо тий. Тийм л болов тийм зорилготой болно. Яг хамгийн ид хөтөн түвшилтэй утаатай үе. Болж үлдээ ингээд 1 сард яваад тэгээ баг 3 сарын сүүлээр ирж байгаа тий. Тэр бол гоё. Яг Монголд явах тий. За яг ингээ баха шинэ жилийн үед шинэ жил билээ тийм. Тий харин тэгээ яг 1 сартаа явах хэрэгтэй байхгүй. Тэгээ 1 сарын 2-нд. Тий. Шууд 2-нд нь тий. 1 сарын 1. Шинэ жил гарлаа маргааш нь баа. Яг 1 сарын 1-нд баг зэрэг шатж байгаа. Хамж байгаа л тий. Шатсан шаш. Зүгээр гэхдээ тэгэл тий өвлөөс гэмээр байна. За цагаан сараа халт нэг 3-4 хоног буцаж ирчээл. Яа бас амар тий. Яа. Заавал баярын үеэр л гэдэг. Баярлахс ирж идэг. Баярлж цэнгэл зугаацах чил. Тий. Яах вэ гэдэг бодлоо. Тэгтэл тиймэр шүү. Одоо ер нь бол тийм лайфстайлын төлөө хүн амьдрт юм байна. Тийм ээ. Нэ. За эд хөрөнгө бол нэрээ чи авчих юм бол утгагүй юм байна.
тэгээс би одоо тий. би одоо хүс зорж исэн баг бүх юм л авлаа. Аа. Тий. За тэр чиш. That was a joke. Тэгтээ joke байсан уу? Тэгтээ чи ингээд яах вэ одоо. За хамаагүй шүү дээ. Нөгөө нэг юу нэг ингээд гадны нэг юм нэг ютубер ингээд бичлүүлдэг шүү дээ. Хөгшин аим хөгшин хүмүүстэй. Та залуу байгаа өөртөө юу бичлүүлээ? Travel мó тий битгий ингэж одоо future тэгж аим санаа зов тий залуу байхдаа ингээд хүн аим anxious байгаа л. Би одоо ингээд хөгшөөл яах вэ? Инг бол гэл амар тийм юу авсараа байгаа залуу насаа ингээд бас жоохон үрдэг тий anxious байсараа. Цуглуулсараа. Гэтэ ингээд нэгэнд ингээд хөшөчгөр тий it's really high гэдэг амар ядардаг болчихсон тийм. Манайд чи яг сая шарахад аялж байхдаа яг нэг юм нэгцсэн шүү дээ. Юу нээр аялж ах юм байна. Тийм шүү. Юу нэ аялья гэж. Аялах юм гоё шүү дээ. Тийм. Always good тий. Тийм. Яг нь байдал нь жоохон мөнгө их хүрдэн тий. Whatever тийм. Одоо тэгэл угаасаа хөгшрөөл мөнгөтэй болох нь тодорхой юм чинь. За залуудаа жоохон мөнгө багтаад ирэж хамаагүй аялч л та. Одоо ингээд чаас манай ээж биш те одоо ингээд нэлээ өгчтэн одоо 66 маа те тэсэн мөртлөө ингээд аялын ихээр одоо тэрийг яриад байгаа. Би ганцаараа чадахгүй би ядарна. Би ингээд өгшин эмхтэй Аз эмхтэй наад бол хэцүү яг амар яг тийм шалтгаан хэлээд байгаа хгүй. Одоо ээж хүсвэл ингээд бараг хэдэн жил ч ингээд гадаад амьдарч чадах шүү дээ. Тэсэн мөртлөө ганц ингээд болохгүй байгаа юм болохоор ингээд нас нь болцсон. Дээрээс нь эмхтэй, дээрээс нь Аз тий. Тэгвэл манус одоо ингээд яг жинхэнэ эд үе дээр амар аялж авах хэрэгтэй байна гэж. Одоо гоё яг манус appreciate хийх баха. Тий, наадаа ч нэлээд бас яг сонссон чи ээж одоо аавч юм тий гэрийнхантайгаас их явах хэрэгтэй байна. Тий. Гэж санагдаад байгаа. Гэтэ мань явах хаа намар. Тэгэхгүй бол тэд нар ч бас ингээд одоо өөртөө явахлаар амар амархан ядраал. Тий. Бас яг нэг одоо бид чиг ингээл бүх юм ингээл бэлэн айгуу тийм convenience одоо байх тал дээр тийм жоо сайн чадахгүй ч юм. Харин манус ч амин санаа ингээд амархан тийм асуудал шийдэж тийм тий. Газ гэсэн. Тийм шүү дээ. Ингээд амархан нэрдээс яг тэг хамаагүй сайрцаж байгаа шүү дээ. Технологи одоо ингээл чинь. Тийм тэр чанс жоохон настай хүмүүс чинь бас бүрэн манус шигчнээ ингээл заагаад за та ингээрэй гэсэн ч гэсэн бид чаддгүй мэлээ. шигчдэггүй Чаддгүй мэл. Бүр ингээд би жоохон гайхаад байгаа байхгүй ингээд. Одоо манай ээж бол ингээд 3 4 хэлтэй хүн тий амар лаг мондог хүн мөртлөө яг та зүгээр ингээл аппликейшнийг ингээл та хэлтэй үстэй ингээл ороод хараа шалгаж штэ юм уу чаддгүй мэл. Амар ингээд. Яагаад чи com тий яагаад чи ингээд not because of age нэг юм тий анти нэг юм something is not working well anymore тий нэг юм ингээ сайн ажиллах болсон тий ингээ гацаа. Тэгэхээр manage хийх нь бол өөрсдөө бас тийм шиг байгаа. Тий би бас тийгээс сүлд аим болцсон. Би ихний ээж гайхчихсгүй өмнө нэг хэдэн жил өмнө. Одоо ингээд баян ингээд би ер нь л ингээд одоо би IT шүү дээ. Одоо ээж хамгийн юм зохицуулж бодоодсэн чинь би өшөхөд нэрэл одоо манус одоо 60 70 хүрэхэд технологи ямар ч хөгжих юм те бүх юм одоо VR биш юм ахяасан AR болох ч юм уу те augmented reality гэдэг одоо бүх юм нүдэнд харж магадгүй манус бүр ойлгох юм бэл те тийм шүү дээ. Тэгвэл одоо манус хүүхдүүд бүр амарлаг болох хэрэгтэй баг ингээд мэдгүй одоо юу ч юм одоо ингээд cyber хүүхдүүд болох ч юм уу тэр үед бол би бас өөрөө бас жоохон бас гадарлаа тэгээд за окей тэгэл бас хамт ажиллах хэрэгтэй байна гэж бацаад. Тэгээ хамт ажиллахдаа яаж би бас ганцаараа бас нэг үрдэж бас өөрийгөө зугааж хамталтай. Айл л юм шүү дээ. Айл тий. Ингээ айл талдаа л гоё байх тул айл л юм шүү дээ. Тэгтээ яг одоо need to work hard, make money тэгэл олж байгаа мөнгөө гоё тэгэл яг дурсамж бүтээж аялж маялаа. Тэгэхэд ер нь зарцуул тэрэн дээр ер нь жоохон ингээд нэг мөнгөө бас ингээд нэг амар харамлахгүй байж сурах. Яа. Энд ч өөр ингээд бас нэг амьдралаас ингээд авч байгаа айгу чухал зүйл гэж бодоод. Тийм бусад ингээд амар үрдэн дими юм да. Багсгаад ч юм уу. Яг өөр ингээд янз бүрийн олдож авчихснаас аялах нь хамаагүй байв. Тэгээ ер нь ингээд аялж байхдаа заавал ч юм авах шаардлагагүй шүү. Илгүүрээс зүгээр л аялал. Чин гоё юм дээр гоё юмсан. Бас нэг юм
яг би айгу бага айлсан хүн л дээ. Зөвөр олон жил амьдарч исэн болохоос ш. Амьдрах чинь шал өөр шүү дээ. Тин чинь амьдраад бас мөнгөө хаан гэл амар харамс монголол. Яг айлсан чинь мөнгө урж байгаа тийм нэг санаа зовхон. Тэгэж за fuck it whatever те. Озааз тэгээд үнтэйсэн ч хамаагүй. За ямар дахиж биэнд одоо дараа хизээж ирэх юм. Хамаагүй яа шаа өмнөд гөхлөө өмтгээд оо гэл те. Такси машин аян үнтэй болчихтой. За зааваа хамаагүй те. Газ гоё байхын төлөө бүр нэр аялж явах тул мөнгө нэг хамаагүй бас тэнд бол бас мөнгө хийх хэрэгтэй л доо. Тийм. Ирээдүйд мөнгө зээж авсан л тэгээ тэрнээ жоохон зовж байна. Одоо 2 саяын зээлтэй болсон аппликейшнээс тэрийг одоо дарна да. Тэр ч явах тийм. За зөвхөн тэгэл тиймэрхүү байна да бороо. Бороо. Ойлоо цаг 14 минут сайхан байлаа. Бас дажгүй гайгүй дажгүй ярьлаа. Тэглээ. 6 сарын дараа кетчап хийхдээ дажгүй юм байна. Тэгснэ ингээд за хоёул хийх ёстой маа хийхдээ угаасаа юм нойроо хуулц юм ярд юм чинь за кетчап ярих гэдэг угаасаа юу ч ярих юм байх байна. Тэгэлж байгаа хэцүү юм билээ. Тэгээд за ингээд бас нэхээ эдийн сараа ерөөсө подкаст бичээгүй подкастаас нэхээ гүндэрсэн байж байгаа дэргүүлээд ингээд зочингөө дугаарсан сонирхолтой. Тэгээд одоо мэдээж уг нь л ингээд бас подкастаас болж игэл ингээд ойр ойрхон тогтмол хийгээд явж байгаа. Уусаа төрийн нэг зорилго чинь ингээд подкаст хийхчнаас ингээд нэг юм айгуу тийм сонио хайбрид зорилготой гэсэн. Нэг амар тийм одоо юу хүмүүс чинь зүгээр подкаст хийх нь өөрөө айгуу тийм одоо айгуу сонирхолтой гоё байдаг учраас би бол хийх нь надад гоё байдаг. Тэгээд хичнээн жоохон завгүй байгаа ч гэсэн бишүүлээ өөр янз бүрийн хүмүүстэй гоё яриа өрнүүлж хийхийг бол бас хичээнэ ижлэлээ. Тэгээд тэгээд подкастаас гоё ялла. Гоё ялла. За тэгээд сонсомжтой баярлаа. За одоо тийм хос амлалт өгөхгүй. Зүгээр хиймлэн тэгэл хийхгүй бол тэгэл хийнэ. Тийм ээ. Тэгтээ тийм ээ. За тэгээд сайхан надараа. Тэгээд боломжтой надараа. За бүгд нь айн замдаа сайн явцгаараа. Тэгээд машин зам тэгээд боломжтой барай. Тэрнээс л би амар яд. За тэгээд see you next time. See you. За. Мань аль дээр тах вэ?